За сайн мэцхан уу 7 дахь өдрийн бичлэгээрээ уулзаж байна. За 7 хоног сахараа хасаад буцаад нөгөө хоёр үйлдлийн систем байдаг гэж ярьсан шүү дээ тийм ээ. Нэг нь болохоор хүн ингээд инсулинээр эрч хүчийн энерги сахараас эрчим хүчээ авч идэг. Нөгөөх нь болохоор ализийн биедээ ингээд нөөцлөд хадгалсан, өөхөн хэлбэр шилжүүлсэн тэр өөхнөөсөө эрчим хүчээ ингэж ялгаруулж гаргаж авдаг гэд тэ өөх таснаас. Тэгээ өөх таснаас эрчим хүчээ ялгаруулж гаргаж авахын тулд одоо дасгал хөдөлгөөн хэд их гүүгээл ингээл яснараа биш, тэр нь болохоор калорио багасгаснараа биш, тэр нь тэр илгэнд кетон гэдэг тэр биетийг үйлдвэрлээд тэр кетон нь өөрөө бие дотор байгаа хуримтлагдсан өөхөн идүүдэд задалдаг. Тэгэхээр тэр кетоныг илгэндээ үүсгэхийн тулд яах ёстой вэ гэхээр бие рүүгээ сахар оруулахгүй байх ёстой. Одоо ялангуяа нүүлдвэрийн аргаар гаргасан сахар тийм ээ. Тэгээд энэ байгалийн гаралтай жимс ургамал дотор бол баг зэргийн нүүрс усуд бол байдаг. Тэгээд хэрэв хит их өндөр сахартай жишээ нь банан, манго, алим, усан үзэм эдгээр бол маш өндөр тийм маш чихэрлэг амттай байдаг учраас сахар нь бас адилхан их болчдөг, глюкоз нь. Тийм учраас яг нөгөө berries гэж байна шүү дээ тийм ингээд юм жижиг жимснүүд анис, нэрс, гүзээлцгэн, бөөрөлцгэн, хад гэх мэт энэ жимснүүд болохоор тийм юм нясан эсрэглэн амттай байдаг шүү дээ тийм. Тэгээ тэр чинь нөгөө маш их тийм витамин С, антиоксидантаар баялаг. Тэгээд сахарын агуулмж нь бага байдаг. Тийм учраас тэрийг идэж болдог. За мөн гурил будаанд бол өндөр сахар агуулгадаг учраас хасдаг. Төмсөнд бас өндөр сахар агуулгадаг учраас хасдаг. За тэгээд илүү ногоо навчид ургамлаа сайхан махтайгаа тэгэд өөхөнд бол өөхнөөс айх хэрэггүй сайхан өөхтэй мах идэж болно. Тэгээд тэр өөхтэй маха идээд тэгээд тэр ялангуяа одоо тэр тарг те сахарыг хасцсан юу биш нөгөө тослоггүй тарг гэж байдаг штэ те тэр тослоггүй тарг чинь сахарын агуулмж нь ихссэн байдаг. Харин өндөр тослогтой грек йогурт гэж байгаа. За тэр нь бол сахарын агуулмж багтай. Тэгэд энэ миний яриад байгаа энэ кетон бие те илгэнд кетон үйлдвэрлэж байгаа нөхцөлд бол грек йогурт илүү тохиромжтой байдаг. Өндөр тослогтой тарг гэсэн үг. За тэгээд тосноос бол ерөөсөө айх хэрэггүй. Тэгтээ тосон дотроо бас бид нар зөв тосоо идэх хэрэгтэй тийм ээ. Миний өмнөх 30 хоногийн чаленж дээр би тосны тухай бас дэлгэрэнгүй яриад өөрийнхөө хэрэгэлдэг тоснуудыг ингээ видеогоор оруулсан байгаа. Та нар маань миний YouTube-ээс ухраагаад хайгаад үзээрэй тос гэд бичсэн байгаа хаяг нь. Тэгээд тэр зөв тосоо сонгоод ингээд хэрэгжилж яах нь бидний үе мөч тэгэл одоо энэ дотод эрэхтэн энэ бүх үйл ажиллагаа чинь бас тосоор зөөлрж идэг. Тэгээд бас тосон дуустдаг эрдэс шим тижээл гэж байна. Усан дуустдаг эрдэс шим тижээл гэж байна. Тэгэхээр тосоо огт тасчихад нөгөө тосон дуустдаг эрдэс шим тижээлээ бидээ шингээж авч чадхаа болчиход идэг. Тийм учраас зөв тосоо хэрэгжилж яах нь бас маш чухал юм байгаамаа. За тэгээд 7 хоног ингээд сахаргүй байхад бол миний бие бол одоо маш хурдтай ингээд нөө шилжиж ийм чадвартай болж байна. Ерөнхийдөө дасаж эхэлж байна гэсэн үг. Тэгээ анхлаа ингээд сахараа хасахад бол мэдээж жоохон хүндрэлтэй асуудлууд бол тулгардаг. Толгой өргөх, бие сулдах, ядрах, хит их өлсөх, шантрах гэл ингээд олон хэцүү зүйлүүдтэй тулгардаг л та. Тэгээ тэрнийхээ учрыг олоод яагаад ингэж байгаа юунаас болж миний биед одоо ямар шимт хичээл нь дутагдаад байна. Уурган дутагдаад байгаа мó витамин С дутагдаад байгаа мó витамин Д дутагдаад байгаа мó одоо надад төмөр дутагдаад байна уу магнезиум дутагдаад байна уу миний бие дээр одоо яг юу болоод би ингээд ядраад эсвэл шөрмөс татаад байвал шөрмөс бол ихэмжтэй магний кали байдаг. Тэнгүүт хэрвээ сахар хасаад ингээд ирэхлээр хүн ингээд маш их нөгөө шээсээрээ
ингээд тэр өөхөө хасаж байгаа чинь ингээд шээсээр гадагшилдаг л та. Тэгээд эренгүүт нөгөө нэг эрдсээ нилээ алддаг бас. Тийм учраас тэр эрдсийг нөхөх маш чухал аа. Тэнгүүд эрдсээ алдаад эренгүүт нөгөө шөрмөс татах те энэ төр байдал үүсэж болдог. Тэгэхээр нөгөө шөрмөсөө татуулаад тэгэл ингээд гүрийгээ дээж болохгүй. Магнезиум, калиум уух хэрэгтэй. За кальц тийм ээ. За тэгэд ингээд электролит гэж байгаа юм л да. Электролит. Тэгэд би бол өглөөнийхөө одоо энэ сайхан цайндаа хар цайн дээрээ сайхан ингээд шар тос хөвж гин. Энэ шар тос хийчихсэн. Нэг халбах шар тос. Тэгээд давс. Хямлан уулын ягаан давс хийдэг. Тэгээд давс бол бас нөгөө электролит буюу тэр хүний биед хэрэгтэй эрдэсийг өөртөө агуулсан байдаг учраас одоо энэ сахараа хасж байгаа нөхцөлд давсаа бас өглөөний цайндаа сайхан нэмээд өгөх хэрэгтэй. Гэхдээ хэд их биш те ингээд жоох ингээд өрүүлээд тэгээд магнезиум уух хэрэгтэй. Тэгээ ингээд олон зүйл дээр анхаарад юунаас болоод би ядраад байна гэдгээ олж шалтгаанаа олж тогтоогоод тэгээд үргэлжлүүлэх юм бол тэр ийм толгой эргэх ядрах тэр байдлаасаа хурдан ингээд гарч чаддаг. Тэгэхгүй тэрийгэ эрдэс шимт хижээлээ нөхгүй нэг хит гүрийх юм бол нөгөө булчингаа шимт хижээлээ алдна ингэж турах юм бол юу яана. Эсрэгээрээ бүр өвчлөл нөгөө нэг юм ядруу султай болно. Тэгэхээр бидний зорилго бол ирүүлчих гэж байгаа болохоос биш ингэж турж султай болохтой ерөөсө чухал биш. Тийм ээ. Тийм учраас яг эрүүл зөв хоолоо идэх хэрэгтэй, эрдэс шимт хижээлээ авах хэрэгтэй. Тэгээд сайн унтаж амрах хэрэгтэй. Тэг олон энэ зөв зүйлүүд чинь ингээд процесс үуч нийлж иж юм цогц болж иж хүний бие ингэж эрүүлж иж сайжирж болж байна. За тийм учраас одоо хэрвээ сахараа хасж байгаа хүмүүс байгаа бол эрдэс шимт хижээлээ би авж байгаа юу гэдгээ бас давхар бодолцоорой гэж өнөөдөр та бүхэндээ хэлье. За тэгээд бүгдэд амжилт хүсье. Маргаашийнхаа бичлэгээр уулзъя. Баяр таа.